Тэмүүлэн бүтэн пиццаны 10-3 хэсгийг цогтоо болохоор 5-1 хэсгийг хэдэв. Пиццаны хэдэн хэсэг нь үлдсэн бэ? Пиццаг энэ хоёрын хамгийн бага ерхий хуваагдагч буюу 10-т 10 тэнцүү гэсэн үг болгож хаваа. За ингээд 10 тэнцүү хуваагдсан гэж тооцох юм бол 10 хуваасны 3 хэсгийг нь тэмүүл хийсэн. Энэ хэсгийг нь тэмүүл хийднэ гэсэн үг. Харин 5 хуваасны 1 гэдэг бол 10 хуваасны 2 хэсгийг хэлнэ. Тэгэхээр 10 хуваасны 2 хэсэг буюу энэ хэсгийг нь цогтоо очсон. За тэгэхээр цаана 10 хуваасны 5 хэсэг нь үлдэнэ. 10 хуваасны 5 буюу нөгөө талаас 2 хуваасны 1 хэсэг нь үлдэнэ гэсэн үг юм байна. За яг бодолтой хийхдээ бол бид нар яах вэ гэхээр эхлээд тэмүүлэнгийн эцсэн 10-3 дээр цогтоогийн эцсэн 5-1-ийг нэмж өгнө. За 10-3-ыг хэвэр нүчээ энгийн дотроо нэмэхийн тулд хуваарийг ижлүүлдэг. Хуваарийг ижлүүлэхийн тулд энийг 2 оржуулна, энийг 2 оржуулсан бол энийг ч гэсэн бас 2 оржуулна. За ингэхээр 10-2 болно. За ижил хуваартай бодохын учраас шууд хуваарийг нь хэвэр нүчээд хүртүүрүүдийг нь нэмнэ. 3 дээр 2-ыг нэмээд 5 бол. За ингээд 10 хуваасны 5-ыг нийцсэн гэсэн үг болно. За үлдсэн пиццагаа олохын тулд бүтэн 1-ээс 10 хуваасны 5-ыг хасч өгнө. За ингэхээр яг түрүүнийхтэй адилхан үйлдэлээр хурдлынх нь бол 10-10 болно. За эндээс хасах нь 10-5 буюу хуваар нь 10 хэвээр байж 10-аас 5-ыг хасаад 5 болно. Энэ бол үлдсэн пицца. За мэдээж энийг бутгаа хураах үйл ашиглаад хүртүр хуваар хоёрыг адилхан 5 хуваачих юм бол энд нь 1 үлдэнэ, энд нь 2 үлдэнэ. Тэгээд энэ хариу болж ирнэ.